Өмнө Говь аймгийн Хамбогд суманд үйл ажиллагаа явуулж байгаа оюу толгой уурхайн бүтээн байгуулалттай танилцлаа. Энэ аялыг Монголын залуучуудын холбоо, залуучуудын хөдөлмөрийн төв бэрж, Улаанбаатар хот дахь Өмнө Говь аймгийн залуучуудын холбоо, оюу толгой компани хамтран зохион байгуулсан байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон оюу толгойд 100 залуу аялалд ажилтаа орлоготой монгол залуу хөтөлбөрт хамрагдаж, бусдыгаа манлайлсан шилдэг залуус уул уурхай мэргэжлэр суралцж байгаа оюутнууд ажил олгогч байгууллага болон ажиллах хайж байгаа залуучуудын төлөөлөл оролцжээ. Залуучууд ямар их бүтээн байгуулалтанд оролцож ямар их манлайлах чадвартайгаар энэ их зүйлүүдийг хийж бүтээж яах гэдгийг эдгээр залуучууд маань танилцаад буцаад Улаанбаатар тухай орон нутаг ажил олгогч ажил хийж байгаа залуучууд дээр очиод энэхүү бүтээн байгуулалт ингэж өрнөж байгаа юм байна шүү. Үнэхээр бүтээн байгуулалт эд өрнөдөх газар байна гэдгийг залуучууд хэлээд залуучууд маань мөн бас нэгдээд манлайлагч болох манлайлах тийм чадвартай, тийм сайхан залуучууд болоо сайхан сэтгэлдээсээ буцаад энэ оюу толгойг ингээд нийгэмд гоё сурчлаасаа таниулаасаа гэсэн үднээс бид яг энэ залуучуудын танилцах аяллыг зохион байгуулж байгаа юм. Аялалд оролцсон залуучууд оюу толгой компанийн бүтээн байгуулалт, техник технологийн ололт амжилттай танилцж, их бүтээн байгуулалтад Монголын залуус хэрхэн гар бие оролцож байгаа, тэдний ажил амьдралтай газар дээр нь очиж танилцсан юм а. Залуучууд өнөөдөр оюу толгойд ажилласнараа энд аюулгүй байдал тэдний ирээдүйд хөгжих боломж тийм үү? Тэдний улс их орныхоо хөгжилд маш үнэтэй хувь нэмэр оруулах тэр алтан боломж байгаа учраас залуучууд энд ажиллах хэрэгтэй юм байна гэж би хэлмээр байна. Тэгээ анх удаа энэ том бүтээн байгуулалт, Монголын том бүтээн байгуулалт ирээд үзэж байгаадаа төлөөлөл борж ирж байгаадаа туйл их баяртай байна. Оюу толгой гэж сонсож зөвхөн телевиз радиор сонсож байсан болохоос яг энэ бүтээн байгуулалтыг үзэж хараагүй, нүдэрээ үзэж, биеэрээ мэдэрч ингэж хамт олон ажилчдаа гадаа дотоодын ажилчдыг харж байгаадаа туйлын баяртай. Аяллийн үеэр Монголын залуучуудын холбооныхон оюу толгой компанид ажиллаж байгаа залуустай нээлттэй ярилцаж, спортын нөхөрсөрөг тоглолт зохион байгуулсан байна. Үзэгч та бүхэндээ өнөөдөр